Та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Цусхий тулаан шатрын нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аяллаа төвцөг Air Market болон ажилд бэлэн чадвар сургуулийн санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрдэгэ. За студид шатрын стример шатар сонирхогч Аги хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За өнөөдөр 1991 онд тоглогдож байсан. За түүхэндээ одоо надад ялалтл хэрэгтэй гэж одоо мөнхлөн үлдсэн Иванчук Юсипов нарын одоо тоглолтын талаар манай Аги маань тайлбарлаж ярих гэж байна. Тэгээд үзэгчтэй шатар дуртай хэн бүхэнд бол Аги да. За оны энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд хүргэе. За эрхэм мөндөд үзэгч болон шатрын фэнүүдийн нөхөө сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэнтэйгээ ээлж нэгэн одоо өргөр уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгээ энэхүү өргөн болохоор 1991 онд тоглогдсон байгаа. За өрсөлдөгчийн тэмцээн гэж байдаг. FIDE Candidates Quarter Finals гэдэг тэмцээнд бол одоо энэ өргөн тоглогдсон байгаамаа. За шөвгийн 8 гэх юм уу? Шөвгийн 8 тэмцээн гэсэн үг те. За тэгээд энэ тэмцээн болохоор 91 оны 8 сарын 11-ээс 8 сарын 24-ний хооронд бол Бельги улсын Брюссел гэж одоо хотод бол зохион байгуулагдсан байгаа. За 8 тоглогчнуудыг бидний мэддэг юм одоо хүмүүс байгаад байгаа. Жишээ нь Карпов байгаа, Ананд байгаа, Гелфанд, Юсупов, Иванчук, Ян Тиман, Виктор Корчной гэдэргээ те. Дандаа бидний мэддэг тухайн цаг үеийнхээ маш илэг тамирчид бол энэ тэмцээнд бол одоо тоглосон байгаамаа. За яг энэ үеэр буюу 8 сарын одоо 19-с 21-ний хооронд болохоор тухайн зөвлөх бод улсын Москва хотод нэг том үйл явдал болж ирсэн байгаа. Тэр нь болохоор нэг хэсэг бүлэг хүмүүс нийлж агаад одоо улс төрийн эргэлт гэдэг те. Эргэлт хийх оролдлого болсон байдаг энэ дэр. За тэгээд тухайн болохоор улс даяар тийм бод онц байдал зарлаад за Москвад ялангуяа улаан талбайд бол танктай зэргүүд одоо орж ирсэн тийм нөхцөл байдал байдаг. Тэгээд яг тэнд улс төрийн ингээд эргэлт ихийг оролцсон байсан гэсэн үг те. За тэгээд тухайн үед болохоор одоо Борис Ельцин ч юм уу те бас арт түмэн бас маш олон улс төрчд бол тэрийг эсэргүүцэж те ийм одоо эргэлт бол хийж болохгүй гэсний үндсэн дээр бол тухайн эргэлт бол бүтлгүүлсэн байт юм аа гэсэн үг те. 91 он гэдэг бол ер нь хаагүй юм. Европт тэр зөвлөх бод улсын тэр одоо олон бүрэлдэхүүн улсууд манай Монголч тэр те ер нь ингээд улс төрийн нөхцөл байдал ингээ ороо босгаа тийм л цаг үе байсан л да. Яг энэ үед энэхүү тэмцээн бол болж ирсэн юм байгаа юм. За тэгээд ерөөхдөө бол энэ одоо тамирчдыг харахад бол баг 80% нь бол 90% ч юм уу баг те дандаа зөвлөлт бод улсын тамирчд байгаад байгаа те. Тэгээд ингээд тэмцээндээ ингээд бүх анхаарлаа ингээд төвлөрүүлээд тогломоор идэг. Ард нь улсын хооронд тийм болоод идэг те. Он цойдол зарлцсан те. Ингээд улаан талбай дээр нэг танк манг аваад ирсэн байна гэдэг бол ер нь бол угаасаа эвгүй. Энэ нөхцөл байдлын энэхүү тэмцээн болсон юм байгаа юм. За тэгээ яг тухайн тэмцээн болохоор энэ үед болоод тэгээ ерөөдөө тэр тухайн үеийн тэр зөвлөлт бод улсын нөхцөл байдал бол 8 сарын энэхүү одоо улс төрийн эргэлт хийх гэсэн одоо энэхүү зөвлөн бүртгэлгүүдэд тэгээд ингээд 12 сарын 25-нд нь бол тухайн үеийн одоо те зөвлөлт бод улсын удирдагч Горбачев бол сайн дураараа огцроод за тэгээд ерөөдөө Борис Ельцин гарч ирээд Оросын холбооны улс ер нь бол тухайд байгуулагдаж байсан гэсэн төвхтэй байдгаа. Гэхдээ манайха би яг сайн түүх мэдэхгүй шүү те. Нэг иймэрхүү үйл явдал болсон байдаг юм аа. За тэгээд энэхүү тэмцээнд одоо яг одоо тоглож ирсэн нэг хүчтэй тоглож болохоор энэ Артур Юсупов гэж хүн байгаад байгаа маа. Энэ хүн болохоор маш одоо алдартай тухайн цаг үеийн дэлхийн номер 2 байсан Василий Иванчуктай бол хар өнгөөс тоглосон байдаг байгаа. За Иванчуктай бол мэдээж нэг нэлээд хэдэн өрөө тоглож байгаа. Тэгээд нийт оноогоороо болохоор Юсупов бол Иванчукыг бол хоцсон байдаг. Иванчук бол ер нь тухайн үедээ бол маш хүчтэй тоглогч байсан байгаа. Ер нь баг Гарри Каспаровыг ялаад дэлхийн аварга одоо болох магадaltaй гэж одоо хүмүүсийн тэр таамагт бол ингэж байсан тоглогч юм байгаа Иванчук. За тэгээ Иванчукийг болохоор тухайн үед бол тийм одоо ялсан байгаа. Шөвгийн 8-аас бол гарч ирсэн гэсэн үг те. Тэгээ ялаад тэгээ нэг одоо маш гоё өргөн болохоор энэ одоо өнөөдөр та бүхэнд үзүүлж байгаа өрг болохоор Юсуповын болох мөнхийн өрг. Immortal Game гэж ярьдаг те. Хамгийн шилдэг тийм өрг бол. Энэ өрг болохоор бүх цаг үеийн хамгийн шилдэг тийм attacking chess гэдэг чтэй. Одоо товтлогоонд шатрын бол нэг үлгэршээ болж орсон тийм одоо өрг юм байгаа маа гэсэн үг те. Энэ өргийг бас бүгдээрээ хамтдаа үзье. Энэ өргийн одоо тайлбарууд бол англи хэл дээр бол байдаг, нэлээд байдаг. Ясар Серваны тайлбар байдаг, Агадмейтрийн тайлбар дээрс байдаг байхгүй. Тэр бас бүгдээс ороо үзэж болно. Монгол тайлбар дээр бол анх удаа бас та бүхэндээ хүрэх гээд байж байгаадаа бол маш их баяртай байна. За баярлалаа.
Яг тоглолтыг үзнэ гэж бодохоор бүр ингээд сэтгэл догдолтгоо. Хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлье. Air Market-ийн хамт олон бас өнөөдрийн нэвтрүүлгийн боломжийг олгож хамтарч ажиллаж байна. Тэгэхээр гадаад руу аялах гэж байгаа хүн бүрт бол нэг юм асуудал тулгардаг. Виза яах вэ? Онгоцны виза яах вэ? Буудлаа яаж захиалах вэ? Тэ интернетээ авахтаа одоо хэр зэрэг дата авах вэ ч гэдэг юм уу ингээд жижиг шажиг асуудлууд боцоор хагаад аялал эхлэхээс өмнө баг зэрэг ядардаг тий. За тэгээд аяллаа компанид явсан арай амар юм болов өөртөө явахаар энэ болон жижиг асуудлуудыг яах вэ гэд. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдсэн маш гоё цогц үйлчлэгийг ингэж Монголд нэвтрүүлж байгаа юм байна. Тэгэхээр одоо 26 жилийн одоо турш монголчуудын гадаад аяллаа найдвартай түнш байцаар ирсэн Air Market компани шинжлэгдэж энэ аяллаа төв зэг гэж одоо төв зэг гэдэг нэг цонхны үйлчлэг гэдэг шиг те ийм болж өргөцсөн байна. За аяллаа төв зэгээр үйлчлүүлснээр виз мэдүүлгийн зөвлөгөө, аяллаа төлөвлөгөө танд одоо яг одоо тэр байгаа нөхцөл боломжинд нь тааруулаад төлөвлөгөө гаргаж өгнө гэхээр их гоё санагдаад байгаа. Тэгээд нислэгийн тийз, зочид буудлын захиалга, дата сем зэрэг аялалт хэрэгтэй бүх үйлчлэгийг нэг дороос авах юм боломжтой болсон юм байна. За хэрэг та хаашаа хэрхэн аялахаа одоо сайн зохион байгуулж мэдэхгүй байгаа бол таны хүсэл төсөв тохирсон аяллыг одоо ингэ зохион байгуулж өгдөг болсон гэдгээрээ маш гоё давуу талтай. Хэзээ бид нар чи ингэж нэг дороос авахгүй те одоо хин ихчээс асууя хин тийшээ явсан хүн байна уу гэдэргээ тэгдэг бол ингээд маш гоё аль биесны мэдээллийг цаг үеийнх нь мэдээллийг авчин чинь их амар санагдаж байгаа. За Америк, Солонгос, Япон, Австрал одоо Европын орнууд гээд олон улсын визний зөвлөгөө үйлчлэгийг мэргэжлийн төвсөнд үзүүлж байгаа нь аялал төлөвлөж хүмүүст томоохон давуу тал одоо маш юм амар тав тухтай байдлыг өгч байна. За аяллаа эхлүүлэхээс өмнө олон газар дамжиж цаг алдахгүй за аялалд хэрэгтэй бүх зүйлээ нэг дороос шийдэх хүсвэл та бүхэн маань улсын их дэлгүүрийн зүүн урд ангитавны өргөн чөлөөнд байрлах аяллаа төв зэгээр үйлчлүүлээрэ. Тэгээд холбогдох утас нь 70 10 50 50 гэж байгаа. Та бүхэн Facebook хуудасаар нь дагаад авчвал бас их амар байдгаа. Ингээд нэвтрүүлгийн ивент тэтгэгч Air Market-ийн хамт олонд их баярлалаа. За маш их баярлалаа. За та бүгдээрээ юм одоо шатрынхаа өргөдөө орцгоё. За окей. За Василий Иванчук болохоор цагаан талаас тоглож байгаа. За хар талаас болохоор Артур Юсупов. За Юсупов гэдэг хүн болохоор маш алдартай шатрын зохиолч хүн байдаг. Багштай их мастер хүн байдаг. Юсуповын ингээд 10 бот ном байдаг. За надаа нөгөө юм одоо 9 бот ном байдаг байхгүй юу. Тэгсээр нэтрийг хийгээгүй л байгаа. Тэгээ 10 бот ном бичсэн маш гайхамшигтай тийм шатрын зохиолч хүн байдаг. Тэгээ үнэхээр тэр ном нь бол маш өгөөжтэй. За тэр номыг бол манай их маструуд бол ер нь бол судалсан байдаг. За нэг бүрсэн судлаад тэгээд ингээд шатрынхаа тий харах цар хүрээг бол ингээд илүү тийм өргөн болгоцсон байдгаа гэсэн үг шүү тий. За тэгээд ихэвчлэн Василий Иванчук яаж тоглосон юм бэ гэхээр C4 тоглосон байна. За C4 гэдэг гараа бол ингээд англи гараа гэж явдаг тий. За энэ дугаарын өмнөх дугаар дээр бол E6 гэд тоглож ирсэн тийм ээ. За тэр өргөн болохоор алдарт болохоор цукер тортын өргөн байсан шүү дээ. За энэ өдөр болохоор яасан бэ гэхээр зүгээр ингэж тоглосон байгаа E5 гэд. За яг тухайн өдөр би бол ярьжсэн байгаа. C4-гийн нүгүүд айх хэрэг байхгүй зүгээр E5 гэж тоглочих гэж л ярьжсэн. Яг тэр нүдл бол ингэ явж ижээ. За тэнгуүл болохоор одоо энэ дээр ингэж тоглосон байгаа G3 гэж тэ. Энэ маань болохоор юу байгаа ноёны англи хувилбар гэж хувилбар явж байна гэсэн үг. Англи гарааны ноёны англи хувилбар гэдэг. За ялангуяа тийм агсан төвшөнд бол бас маш түгээмэл тоглогддог хувилбар байна. За D6 G2, G6, D4, мөр D7, за мөр C3, G7, за мөр F3, за мөр F6 гэсэн маягаар ингээд мод сетап бол явж байгаа юм. За тэгээд сэлгээ хэлээ гэд. За одоо ингээд харах юм бол ингээд хартлаас харах юм бол тийм хуужийн энтэг маягийн тийм одоо хамгаалтын бүтцэл гадарсан байгаа. Гэхдээ яг энэ морины байрлал нь арай өөр байна л да. Энэ морь маань ихвчтэй ийшээ ингээд тийм одоо гардаг. Арай өөр юм байрлалын бүтцтэй. Гэхдээ ерөнхийдөө сетап бол хуужийн энтэг маягийн бүтц бол харагдаж байна. За тэнгуүл болохоор одоо энэ дэр болохоор энэ хүү ингээд юм одоо угшаа нөх боломжтой байгаад байгааз энэ хүү угшаа нөх ингээд боломжтой байгаад байгаа учраас одоо энэ дэр бол ингэж нүүсэн байгаа юм. За одоо энэ хүү угшаа нууж орж ирэх юм бол морь идэх гэсэн үг. Хэрвээ айл морь идэх юм бол бэрсээр идэх ч юм уу те. Иймэрхүү маягийн явна гэсэн үг те. За тэгээ ингээд энэ дэр болохоор энэ хүү нөх боломжтой байгаа учраас нөгөө талд нь ингэж орж иж байгаа юм. За одоо бол энэ хүү угшаа нөх боломжтой байгаад байна те. Агаас нь ингээд хамгаалаад одоо ингэчгэд бол морь идэх боломжгүй болж байгаа. За энэ байрал дээр болохоор ингэж тоглосон байгаа. За түнгүүд нөгөө талд нь болохоор энэ хүүгээ угшаа нүгээгүй энэ оронд C6 тоглосон байгаа юм.
За та бүгд харъя те. Энэ хүн ингээ уушаа нүүх юм бол яаж тоглох вэ гэж те. Нүүх юм бол морь иш орж ирнэ. Морж 5. За тэгээ эсрэгээр ингээ тийм 2 морь бирс. Энэ гурын хүчээр үл энэ хүүг бол идэх болцоотой байгаа. Хартлаас бол хамгаалж байгаа зөвхөн 2хан бод байгаа те. Морь дэрэг 2 байна. За энэ хүн маягаар бол ингээ болцоотой. За одоо энэ дэр магадгүй тийм одоо Е3 гэдэг нүүдлс байдаг их сайн нүүдэл байгаа. А ингэх юм бол одоо энэ дэр зүгээр ингээл идчихнэ. За тэгээ магадгүй H6 гэж нүүх юм бол за морь ишээ ухраад за солилцох тагдаг байж болно. За морь идлээ те. За тэнгууд магадгүй F5 гээд морилгох юм бол морь F2 ч юм уу. Иймэрхүү маягийн одоо үржил бол байж болно. Буцъя. А энэ дээр болохоор энэ нүүдэл бол байж болохгүй. Тийм үү. Тэгээ нүүдэл бол муу нүүдэл гэж явна. За энэ нүүдэл орж ирэх юм бол шууд энэ юуг идэнэ гэсэн үг байна. Хар үлээ димэг идэнэ. Ингээд идэнэ те. За бүгд харъя. Ягаа муу юм бэ гэж те. Идэх зур аргагүй тийм ээ. Ингээд идэнгүүт морь ингэж орж ирнэ гэсэн үг. За морь одоо яг энэ нэг ацлах гад ингээ юм хөө маягаар орж ирнэ гэсэн үг. За тэгэд нөгөө талаар энэ морь сул байгаа. Тийм багаз энэ морийг үлбэр сэтг болцоотой байгаа гэсэн. За морь магадгүй ингээд хамгаалаад нүлээгээд энэ морь энэ дээр орж ирээд энэ хоёрыг ингээд ацлана гэсэн үг. За тийм магадгүй ингээд холдох үед ингээд иддэг ч юм уу те. Тиймэрхүү маягийн ингээд нүүдэл бол явах болцоотой гэсэн үг те. За иймэрхүү маягийн тийм нүүдэл бол байдаг байна. За тэг буцъя. За тиймээс ирэхэд энэ хүү бол одоохондоо нүгээгүй эхний ээлжинд ингэж нүсэн байна. C6 гэж те. За тэгээ C6 гээд нүүнгүүт болохоор энэ дээр зүгээр ингэж тоолсон байгаа юм. B3 гэж. За бирс E7. За бирс E7 гэсэн чинь одоо энэ дээр Василий Иванчук бол маш сонирхолтой нэг нүүдэл хийж байгаамаа. Тэр нь болохоор энэ нүүдэл байгаа юм. Хар тэмээг А3 дээр тавьж байгаа. За ингээд тийм одоо бирстэй нэг шугамд тавьж байна гэсэн үг те. За одоо энэ хүү ингээд идэх тийм зандалтай байгаад байна гэсэн үг те. Зандалтай. Ингээд идэж бол чадахгүй байгаад ч те. Магадгүй морь идэх юм бол ахиа идчихдэг ч юм уу те. Ийм хүн маягийн зандалтай ийм нүүдэл хийжээ. За ер нь энэ байрал дээр ярих юм бол те яг тийм одоо ер нь олон зуун жил тоглосон шатрын онол дээр бол ер нь хөвчлэн бол зүгээр ингээл тоглолцдог энэ дээр. Заавал яг энэ нүүдэл мөдөлтэй илүү тийм одоо байрлалыг тэг өндрүүлэх шаардлага бол байдаггүй. Ингээд нүүсэн ч бас болно. За ингээд нүүчих юм бол яг энэ одоо синий дээр байгаа юм да хар хөлн тэмээнийг ийшээ явах хөлийг хаачиж байгаа. Гэхдээ энэ тэмээ бол ийшээ бас гарах болцоотой. Энэ дэр ч юм уу те энэ хоёр бодлоор гарах болцоотой. За нэг бол ингэж идээд за төнгөд дагаад энэ хүн нүүдэх ч юм уу те. Бас ийм хүн маягийн нүүдэл байж болно гэсэн үг те. За энэ нүүдэл маань өөрөө жоохон ингэ өдөө хатгсан ч гэмээр юм уу тийм хүн нүүдэл гэсэн үг. Ер нь жоохон эвгүй хар талдаа бол жоохон эвгүй тийм нүүдэл ингэж орж ирсэн байна гэсэн үг. За одоо бол яг тийм одоо байрлал үнэлгээ бол аль нэг тал нь илүү өссөн юм байхгүй яг л адилхан байгаа. За энэ нүүдэл ингэж орж ирэнгүүт одоо энэ дээр болохоор Юсуп Поп бол маш гоё нүүдлийг орж нүүж байгаа юм. Тэр нь энэ хүү уушаа нүүж байна гэсэн үг. За энэ хүү уушаа нүүсэн. За энэ хүү за нэг нүүдэл буцаж юм анаага. За энэ нүүдэл хэрвээ тийм одоо хийхдэггүй зүгээр нөгөө тал нь яадаг ч те. Айс 6 ч юм уу юм нүүдэл орж ирэхэд бол энэ нүүдэл орж ирнэ гэсэн үг те. За тэгээд нөгөө тал нь яаж болох вэ? За ингэж байж болох юм те. Төнгүүт нь энэ нүүдэл баг гэсэн үг те. Тий. За тэгэхээр энэ бол маш тийм одоо эвгүй хувилбар орж ирэх болцоотой. За тийм болохоор одоо энэ дэр бол зүгээр ингэж нүүсэн байна. За одоо энэ нүүдэл тийм үр дүнтэй биш байгаа энэ дэр. Яагаад тэгэхээр одоо энэ дээр болохоор E3 гэсэн нүүдэл нь орж ирнэ. E3 гэсэн нүүдэл орж ирэнгүүт энэ одоо хар хөлний тэмээ C1 дээр байхгүй. C1 дээр хэрвээ байсан бол зөв хүүгээрээ идээд хамгаалчих хэрэгтэй байсан шүү дээ, тэ. Альтер яг тийм хувилбар үүссэн байгаа, тэ. Одоо энэ маань C1 дээр биш A3 буудал дээр байнгут энэ нүүдэл өөрөө маш хүчтэй нүүдэл болж яаж байгаа. Хэрвээ одоо энийг идэх юм бол яах вэ гэхээр шууд энэ дээр идэх шаг. Холдох юм бол энэ морс бол. Иймэрхүү маягийн тийм тактик явуучих болцоотой гэсэн үг. За буцъя. За тиймээс энийг ингээд идэхгүй тухайн өргөдөрөө бол F4 нүүс юм байна. За энэ дээр болохоор хамгийн сайн нүүдэл нь ямар нүүдэл вэ гэхээр ингэж нүүн гэсэн үг. F3 нүүн. Энэ бол хамгийн сайн нүүдэл. За тэгээд ерөөдөө бол юу яадаг л да хүү одоо хүүний одоо өөрийнх нь онцлог байдаг штэ. Нүүлтийн онцлог. Зөвхөн уршаа нүүдэг. Зөвхөн уршаа нүүдэг. Тэ аль аль талд нь 8 хүү байдаг. Тэг хүү зөвхөн уршаа нүүдэг. Тэгэхээр хүү нүүхтэй маш болгоомжтой байх хэрэгтэй байдаг. Нэг хүү нүүснээр нэг буудал суларч яадаг гэсэн үг. За одоо ингээ нүүчих юм бол энэ хүү болох аль буудуудыг авах вэ? Энэ хоёр буудлыг бол хянах гэсэн үг. Харин яг тухайн өргөдөр ингэж нүүнгүүт энэ буудал сул болж ирж байгаа гэсэн үг байхгүй.
Нэгснээр магадгүй айлын морь ч юм уу энэ бод руу орж ирэх болцоод болж ийн гэсэн үг. Тэг хүү нүүхтэй маш бодгомжтой байх хэрэгтэй байдаг. Хүү маань хойш угаш нүүхгүй, өөр зүг рүү нүүхгүй, зөвхөн урагшаа нүүдэг учраас хүүний нүүдэл дээр маш болгоомжтой байх хэрэгтэй байдаг. За тэг яг энэ дээр яг нөөд юм бод өргийн анализийн бүрд ном хүртэл байдаг л да. Тэн дээр бол ер нь бол энэ нүүдэл ингэж хийж байгаа нь болохоор энэ хүүгтэй албаар энд байршуулж байгаа маа гэсэн тийм номдэр бичсэн байдаг. Албаар тухайн үед Василий Иванчук толгойд бодож байсан боддгийг л хэлсэн байгаа юм л да. Албаар энд байршуулсан гэдэг. Бөвлөө болгочихж шүү дээ тийм да. Тий. За яагаад ингэж албаар ингэж байршуулсан гэж байгаа вэ гэхээр магадгүй одоо энэ орж иж болно. Тий. За магадгүй энэ дараа болохоор энэ мориш орж иж болно. За тэгээд энэ бодол руу олон хүчээр ингэж давтлах болцоотой. Тиймээс ингээд албаар энийг бол энд ингэж байршуулсан гэж одоо тэр номдод бичсэн байгаа. За гэвч тухайн үед Василий Иванчукийн санаа бол жоохон буруу байсан. Жоохон алдаатай байсан байна те. Энэ хүн ирээдүйд болохоор энэ хар талын болохоор товтлогооны гол зэвсэг болж өгсөн байх нь шүү дээ энэ хүн. Хамгийн гол зэвсэг. Энэ хүн энд байна гэдэг энэ хүн энэ хянж байгаа бод энэ бодлоод. Ялангуяа энэ одоо яг иймэрхүү бүц аваад ирэх юм. Одоо энэ хүү бол магадгүй энд байж болно те. Тийм байх үед бол ноён давгүй хэцүү байдаг. За ямарсан иймэрхүү нүүдэл хийгдэж. За тэгсэн чинь болохоор одоо энэ дээр нөгөө тал нь болохоор морь F8 тоглосон байна. За F8 тоглосноор энэ шугамыг нээж өгч байгаа маа. Энэ одоо маш гоё шугам байгааз энэ шугамыг нээж өгч байгаа гэсэн үгтэй. Сайн нүүдэл орж ижээ. За тэнгуэл болохоор одоо энэ дээр болохоор тэр номдороо бичсэн байдаг л да. За яг энэ одоо байрлал ингээ үүсгэхэд одоо ер нь бол ингэж нүгээд ч юм уу те энэ хүүг бол одоо идэх болцоотой те нөгөө талаар морь иш орж ирэх болцоотой гэж үзсэн боловч нөгөө талаар энэ одоо цагаан тэмээ байна. Энэ цагаан тэмээ маань энэ одоо урт энэ одоо H1-ээс A8-ын диагоналыг бол авцсан байгаа. Явандаа ерөөхдөө нэр давтгооны санаа бол өөрчлөгдөд ерөөхдөө баг ингээд энэ шугамар давтлах бодолтойгоор бол энэ дэр би дөрөв нүүсэн гэж үздэг юм билээ. Энэ дэр ингээд Иванчук бол ингэж нүүсэн. Би дөрөв. Энэ дараа бол ингэж нүүн. Энэ дараа магадгүй ингээд идээд солилцох юм бол ингэж идээд энэ хоёр дээр наслах юм уу те. Иймэрхүү маягийн бас тийм одоо санаа ерөөхдөө явандаа урган орж ирсэн гэж байгаа. Нөгөө талаар энэ морь ийшээ ухарсан, хойшоо ухарсан болохоор яг энэ буудал дээр одоо магадгүй ингэж байршуулах юм бол айл ингэж орж ирээд ийшээ давтлах болцоотой болж ирэх гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь жоох эсдэлтэй гэсэн үднээсээ бол давталгооны санаа бол өөрчлөгдөд давталгооны дээр одоо нэг зүг чиг нь бол өөрчлөгдөд ерөөхдөө энэ шугамаар ингэж давталгаа өрнүүлэх тийм одоо санаа орж ирсэн гэж үздэг юм байлээ. Тэнгуэл болохоор ингэж орж иж байгаа юм шууд. Яг альтын санаа орж иж байна те. Шууд ингэж бирс рүү давталж байна. Бирс иж оржсэн B3. Тэнгуэл болохоор одоо энэ морийг бол энэ ингэж юм одоо байлгаад иж болохгүй тийм ээ. А6-гийн морь руу хатгсан байна. За морь иш оржсэн. F3 руу. За тэнгуэл болохоор одоо аль руу хилжсэн те. Хүүгээ нүхтэй болгоомжтой бай гэж те. Энэ хүү маань одоо нэг F3 дээр биш F4 дээр байгаа. Тэнгуэл одоо энэ морь иш орж иж байгаа. Энэ морь иш оржснээр маш эвгүй тийм хүчтэй морь иш орж байгаа гэсэн үг. Ноёнтой маш орхон юм орж байгаа. За энэ морийг хөөнө гэдэг айгүй хэцүү. За жишээ нь ингэж хөөе л да тий. H3 гэж хөөх энэ морь явахгүй иш орж ийн. Тийм байгааз. Иш орж ирээд ишэгээ давтлна. Нөгөө талаар ишээ давтлна. Яг энэ H3-ыг хамгаалж байгаа нэг л одоо бод байгаа. Ишээ хоёр хүчээр давталж байгаас тий. За магадгүй нэг ингэж ингэсээ нөхөөр бор ингэ идчихнэ. За хэрвээ ингэж идэх юм бол ингэж идэх гэсэн үг шүү дээ. За тэгээд бас ийшээ ингэж давтлаад байгаа учраас магадгүй нэг ингэ нөх юм бол ингэж орж ирнэ. Бирс нь одоо ийшээ орж ирэх чинь шүү дээ. За тэгээ магадгүй ингэж орж ирэх юм бол ингэдэг ч юм. Энэ байрал дээр бол хар тал илүү хамаагүй илүү бол амжиж байгаа тийм. Бирс ороод ирвэл ер нь л над руу болох гэдэг шүү. Ер нь техник гэсэн үг тийм. За буцъя. За магадгүй одоо энэ дээр ингэхтэн заавал ингэж морийг идэх албагүй шүү дээ тийм. Ингээд аваад ирээ. Энэ морь холдохгүй буцчихна ингээд. За тэгээ магадгүй энэ дээр ингэ ийшээгээ би тав ч юм уу нүүх юм бол ингэж орж ирнэ гэсэн үг. Одоо энэ шугамаас бол ингэ гарч ирнэ гэсэн үг. Магадгүй ингэ идэх юм бол ингэ л идчихнэ гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү маягаар. За тэгээ магадгүй ингэж орж ирээд ийшээгээ давталгаа өрнүүллээ гэж бодоход бирсэн зүгээр холдчихно. За тэгээ магадгүй ингэ идлээгээ бодох юм бол ингэ идчихнэ. За бирсэн ингэ идээд орж ирлээ гэдэг ч юм уу. За иймэрхүү маягаар бол цаашаа ингэ тоглолт өрнөх бол болцоотой байна гэж тэ. За тэгээ бүгдээрээ яг энэ нүүдэл дээр за энэ нүүдэлийг үзсэн байгаа те. Тэгэхээр ерөөхдөө энэ одоо морь гэдэг бол буцаж те. Энэ морь гэдэг бол аюу хэцүү морь байна. Энэ морийг бол ингэж хөөх бол боломжгүй байх нь шүү те.
Тэгэхээр ерөөдөө бол аль руу хэлжсэнчлэн хүүгээ энэ F3-д тавьсан байсан бол энэ мөр иш орж ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг шийдвэр гаргалтанд бол маш их тийм бод нөлөөдүүлдэг байх нэ гэсэн үг шүү. Тэгээ энэ өргийг бол ингээд маш олон талаас нь анализ хийх боломжтой, маш тийм өгөөжтэй тийм өрг юм багамаа энэ өрг маань. За тэгсэн энэ дээр болохоор Иванчук бол нөгөө нэг одоо яг энэ санаагаа хэрэгжүүлгээд ирэхэд ингэж нүүсэн байгаа B5. За B5 гингүүт болохоор одоо болохоор энэ хүүг нүүж байгаа G5. Юсуп Поп бол маш сайн дуулсан. Энэ хүү нүүснээр одоо энэ мөр иш орж ирэх болцоотой гэсэн үг. Тэгээ илүү ингээд ноён руу давталгаа өрнүүлэх болцоотой байгаа. За шууд идсэн. Ингээд идсэн. За одоо энэ дээр Василий Иванчук бол бас их сайн нүүдэл хийсэн байгаа. Тэр нь одоо яг тийм ямар нүүдэл байсан бэ гэхээр мөр E5 гэж нүүсэн байгаа. Маш сайн нүүдэл энэ дээр тий. За мөр E5 гэх юм бол одоо хаартал яаж нүүх вэ? Тэ ер нь маш хэцүү байгаа. За ингээд идчихвэл болохгүй тийм ээ. Ингээд идэх юм бол бэрсэ идүүлнэ. Өөр яах вэ те? За магадгүй ингээд идээгээ бодъё. Ер нь ямар ч идээ явсан бол хар талдаа ашиггүй. Тэгээ магадгүй ингээд идчихнэ. За ахаад энийг идэж болохгүй гэсэн үг те. Магадгүй энэ дараа болох энэ хар тэмээгээр энэ хүү идэнэ. Ингээд маш тийм эвгүй байдалд орох болцоотой гэсэн үг те. За ийм хувилбар ингэж одоо үүсч ингэж орчихсон байна. За энэ дээр болохоор ер нь бол ингээд хоёр тал маань ингээд маш удаан бодож байгаа шүү дээ. Маш удаан бодож байгаа, маш олон хувилбар ингэж тооцоолж байгаа, тоолж байгаа. Тэгээ болохоор Юсуп Поп бол ингэж хэлсэн байгаа. За ингээд идэнгүүт болохоор одоо энэ дээр морь шийдэж орж иж байгаамаа. Морь C6 гээд шууд бирс руу давталж байна. За би урнаагаас асууя. За одоо энэ нүүдэл айгүй эвгүй нүүдэл байгаа тий. Бирс рүү давталж байна. Нөгөө талаар морь холдонгууд шууд энд суул. За суулж бол яг хөө ингээд яг хөө илүү тэг хүч хожно гэсэн үг тий. За энэ дээр нөгөө бирс рүү ингэж одоо морилоо ингэж давталж байгаа энэ маань нөгөө тийм ээлжтэй нүүдэл гэж ярьдаг. Ээлжтэй нүүдэл. Одоо ээлж хожоод байна гэсэн үг шүү дээ. Бирс холдно. За бирс хаашаа нөхөх үү? Юу гэж бодож байна? За урнаа байсан бол энэ дээр бирсээ хаан тавих уу? За бирсээ хаан тавьбал илүү ашигтай вэ? За бирс нөх олон буудал байна. За тэр маш олон нүүдэл байна та. Энд байна тий. Тийм би жоохон ноён тал руугаа болов гэж тааж байна. Эсвэл бирс магадгүй ийшээ орж ирэх юм бол морь баг ингэж орж ирнэ дээ. Тэ? Ингэж орж ирээд хүүгээрээ энийг идэж болдоггүй тэ жоо. Морины хөл дээр лав тавьж болохгүй. Тэгвэл шууд тэргээ алдах учраас тэ. Тийм чамд арай жоохон төхүүлэх санаа байна уу? Надад тийм мэрэгэн буудлыг одоогоо Алтручны санаа бол яг зөв шүү. Ерөнхийдөө бол ноён руу ойртох хэрэгтэй. Морь болон манай харын талын нөгөө цагаан тэмээ энэ төр ихтэй жуу байгаа учраас тэрээс өрөөл явах гэсэн болоо да баг. Яг үнэ ийш оржсэн. За. Ийш оржсэн байна. Энэ бол маш сайн бол орж иржээ. За ингэж орж ирсэн. За одоо бол ингээ нөгөө тийм морио хөдөлгөөл ерөөхдөө бол идэх болцоотой тийм ээ. За тэгсэн чинь болохоор одоо энэ дээр цагаан тал буюу Василий Иванчук яаж тоглосон бэ гэхээр ингэж идсэн байна. За ингээ харахад бол маш идэвхтэй, боднууд нь идэвхтэй тий. Хар тэмээгээр энэ хүүг идэж одэрж байна. Одоо мориороо шат тэргийг идлээ штэ. Идлээ тий. За тэнгуүл болохоор одоо энэ дээр ингэж орж иж байгаа юм. Мориос иш орж иж байгаа юм. За нөгөө талаас хар тал маань яг энэ одоо наны зүгээрээр бол ийм олон бодтой довтолж байна. За ингээд оржсэн байна. За тэгсэн чинь болохоор одоо энэ дээр морь иш оржсэн аггүй байна. Морь иш оржсэн байна. За ингээд хоёр жигүүрээр ингээд маш идэвхтэй ингээд юм довтлогоонуудыг бол өрнүүлж тоглож байна. За тэгсэн чинь болохоор одоо энэ дээр тийм одоо Юсуп Поп болохоор яаж тоглосон бэ гэхээр бирс ааш тав тоглосон байна дээр. Маш удаан боцны бирс аашаа тоглосон байна. Ерөнхийдөө бол энэ нүдлийг хийхийг хүсэхгүй гэсэн үг. Энэ нүдлийг хийчих юм бол энэ одоо хар тэмээоод ирнэ гэсэн үг. Тэ одоо хараад ингэх юм бол ингээоод ирнэ. Ингээд харин эсрэгээрээ болохоор цагаан тал маань одоо яг ноёны талдууд ноёныг хамгаалах ингээд хоёр тэмээтэй болоод одож байгаа байхгүй тий. За инхээр илүү тийм одоо өөрт нь ашигтай магадгүй одоо энэ дараа бол морьж аваад ирнэ гэсэн үг тий. Тэрхүү маягаар ингэж орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр илүү тийм одоо сайн байрлал үүсгэх гээд байгаа учраас за Юсуп Поп бол ер нь бол тэр хүсэхгүй байгаа. Энэ хүү идийг хүсэхгүй гэсэн үг тий. Тэрний оронд ингэж нүүсэн байна. Ааш тав гэж. За энэ нүүдлийн маань гол санаа маань юу юм бэ? Энэ хүн дээр шалах гээд байна тий. Тиймэр байна. За тий. За одоохондоо шууд маад байхгүй ч гэсэн бол эвгүй. За одоо энэс ингэ нөр тийм хамгаалт нүүдэл хийсэн байгаа. Тэр нь болохоор энэ ааш дөрвс нүүдэл. За энэ нүүдэл явсан чинь болохоор одоо энэ дээр Юсуп Поп болохоор шидэ хийсэн байгаа. За ямар шидэ хийсэн бэ гэхээр энэ мориороо энэ хүүг идсэн байна.
Вау, тэ үнэхээр. За энэ шидэг чинь бас ингээд зүгээр нэг хийчихгүй те бас нэлээд бодож хийж байгаа. За тэгсэн тэнгуут идж орчихсон гэсэн үг те. За одоо энэ одоо хөөрхөн ноён бол нэлээд эвгүй байдал орчод байна те. Хамгаалж байгаа нэг хэн бод. За бус бодоод нэг өөр зүгт ингээд байж байгаа гэсэн үг. За тэгэд одоо энэ дэр болохоор яаж тоолсон бэ гэхээр морио энэ дэр шалсан байгаа юм. За энэ нүүдлийг бол ер нь бол яг компьютерийн анализаар бол үзэхэд бол сайн нүүдэл биш гэж үзсэн байгаа. Ерөнхийдөө энэ дээр шалах боломж бол энэ моринд бас байгаа. Энэ моринд бас байгаа. Энэ морио шалсны арай илүү гэж үзэж байгаа байхгүй. За энэ морио ингээд тийм одоо энийг ингэж шаллаа гэж бодох юм бол яах вэ гэхээр ноён бол ер нь ингээд идчих болохгүй. Ноён одоо холдгон зөв. За ааш 8 руу ингээд холдох юм бол энэ морио ийшээ идэж орж ирдэг ч юм уу те. Ингэж орж ирнэ. За нөгөө талаар энэ морио маань энэ буудлыг хянаж байгаа. Энэ хоёр буудлыг харын тэмээ ийшээ орж ирэхээс бас сэргийлж байгаа нүүдлийн морь. За тэгээ магадгүй одоо энэ дээр ингэ шаллаа гэж бодох юм бол иш орчин. За тэнгуут болохоор энэ дээр магадгүй Е5 гэдээ орж ирэх юм бол ингэ иддэг ч юм уу те. За тэгээ одоо өөр яах юм? Ийшээ орж ирдэг ч юм уу. Тиймэрхүү маягийн тоглолтууд өрнө. За аль руу нөгөө нэг тийм бол муу нүүдэл гэдэг байгаа шалтгааныг энэ юм байгаа. За ийшээ орж ирлээ. За тэгээд морь DE3 гэдэг маань энэ нүүдэл орж ирлээ гэх мэтчлэн бол ингээд тоглоо явчихж байгаа. За тэнгуут болохоор одоо энэ дээр морь ингээд идлээ. Ингэж идлээ ч юм уу те. За тэгээд ингэж идлээ. Тэнгуут болохоор ингэж идлээ ч юм уу те. За иймэрхүү маягаар тоолцоход бол ерөөдөө хар тал нь бол маш ихээр тийм одоо муудаа явчихж байгаа. Цагаан тал бол сайжраа явчихж байгаа гэсэн үг те. Иймэрхүү байрлал үүсгэх нэ гэж те. За окей энэ байрлалс бүгдээ харъя гэдэг. За тэг яг ингээд өрөөдөр болохоор ерөөхдөө бол энэ нүүдэл хийгдсэн байгаа юм. Тэгэхээр одоо яг саяны нүунийг ярьсан одоо сайн муу гэдэг болохоор энэ нүүдэл явсан байх юм бол хар талдаа муу цагаан талдаа сайн гэсэн зүйлийг яадаг байхгүй те. Хар талдаа муу цагаан. Тэгсэндээ Василий Иванчук бол ер нь ингэж нүүсэн бол арай дээр үжээ гэж те. Саяны хөлбөр үүснэ гэсэн. Даач ингэж нүүсэн байгаа. Тэгэхээр аль морийг нүүх нас гэх юм бол чухал хамааралтай байх нь шүү дээ. За ингэж болохоор одоо яасан бэ гэхээр ааш 8 дээр очсон байгаа юм. Тэгвэл болохоор морь ингэ идэж байгаа. За одоо энэ нэг ингэ юм одоо ялгааг олж харах юм бол аль руу бас энэ морь маань ингэж шалангуудаа эндээс ийдсэн те. За гэвч одоо аль руу болохоор энд нэг морь байсан. Энэ морь маань энэ бодыг хянаж байгаа ч юм уу те. Их тийм одоо сайн морь байсан. Одоо энэ дэр ингэ байгаа гэдэг утгаараа хариу өгүүлж байгаа юм аа. За тэгээд мэдээж одоо энэ дэр бол мэдээж шална те. За ингэ холдно. За одоо ингэ харах юм бол ерөнхийдөө морь бирс хоёроор бол яг мадалчих боломж байхгүй байгаагаас хардлаас яг яаж мадлах уу гэдэг нь жоохон эргэлзээтэй тийм одоо байгаад байгаа гэсэн үг. За энэ дэр бүгд нэг зүйлийг нэг одоо нүүдлийг харъя. За тухайн өргөдөр яг яаж нүүсэн бэ гэхээр одоо тэгвэл ингэж тоолсон байна. Ингэж тоолоод энэ дараа энийг ийшээ оруулж ирэхтэй. Тиймэрхүү зорилготой бол нүүдлийг хийжээ. За энэ дэр өөр нэг хувилбар харъя. Энэ хувилбар. Ингэж нүүсэн бол яах байсан бэ гэд тэ. За энэ хувилбар ингэ явсан бол бас энэ нүүдэл байж болно шүү дээ тэ. За тэгээ магадгүй одоо шээ нэг энэ нүүдэл явлаа гэж бодох юм бол ингэж орж ийн гэсэн үг. За тэг хэрвээ одоо энэ дээр бирсний ийш идэж орж ирэх юм бол за одоо бол энэ дээр мат их боломжтой. За одоо бүгдээ ингэ юм бод юу хай? Мат хай. Хар талаас цагаан талыг бол мадлах боломж байна гэсэн үг одоо энэ дээр. Энэ хүүгээс ашиглаж байгаа гэсэн үг те. Энэ хүү маань энэ буудлуудыг хянаж байгаа. За яаж мадлах вэ? Үзэж байгаа хүмүүс бүгд хамтаа бодоорой. Тэ? Яаж хар талаас одоо удахгүй мадлах вэ? Морио хүүгийнхээ үл дээр тавиад ингэж тавиад мат болох юм шүү те. Нэг нүгээд тэгэл мадлах юм байна. Одоо тэмийг нийтнэ. За харын талаас. За ингэ тавьсан байгаа те. За хариу нүг шүү дээ. За ингэ тавьсан байгаа. Одоо ингэ нэг хариу нүүдэл байгаа. Ингэдэг ч юм нүүдэл байгаа. Тэгэхээр яах юм те. Ер нь нэг тийм одоо хэцүү. За ингэ нүүх юм бол магадгүй ингэч магадгүй. Тий итгэсээр аргагүй болоод ингэ идэх ч юм уу те. Нөгөө нэг юу ч байхгүй болчихж байгаа те. Байхгүй болчиход байгаа те. Мад маань байхгүй болчихж байгаа. За ийм барилтайгаа те. За харуулъя бүгдээрээ нэг шинэ одоо мад сурж авъя. Энэ дээр тохой бэрсэрээ энэ дээр шалж болно. Вэ? За одоо яах юм тэгвэл? Тий идэв шүү. Иш орж чадахгүй те. Итгэсээр аргагүй болно. Морио шалъя. Тэгвэл яах вэ? Иш орж чадахгүй, иш орийнхээ энэ буудлыг ингээ авчаад идэг. Тийм ээ ганцхан иш орно. Тэнгүүт нь ингэж мадлж болно гэсэн. Гайхалтай.
Вау. За тий. За ийм одоо мад байдаг хана ш тий. За окей, ийм мад ингээд ийм одоо байх болцоотой тий. Тэр хүүгийн хөлөөс аюултай байгаа шүү тий. Аюултай тий. За яг иймэрхүү байрлал үүссэн болж ярьсан тий. Тий. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлье. Тэгэхээр энийх гоё урайтай ажилд бэлэн чадварыг сургая гэж байгаа тий. А яг ажиллахад бэлэн чадварыг сургая. Санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль гэж байдаг. За санхүү эдийн засгийн сургууль бол одоо манай бас ууган сургуулиудын нэг тий. За үн дээр нэмэх нь инженер технологийн сургууль гэдэг айгуу гоё UFE Tech нь одоо санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн сургууль бөгөөд одоо шинэлэг технологи, шин арга барилгыг ашиглан ирээдүйн ур чадварыг хөгжүүлэх зорилготой инженер технологийн юм сургууль байна. За тэрэн дундаа яг мэдээллийн технологийн салбарт онцгойлон анхаарч ирээдүйн шаардлагад нийцсэн. Одоо ч нөгөө цаг үе маань нөгөө технологи те одоо компьютерийн тал руугаа илүү одоо бас их чухалчлаад байгаа энэ цаг үед бол яг одоо ийм мэрэгчлэтнүүдийг бэлтгэхээс гадна технологи, дизайн, сэтгэл судлал гэсэн гурван үндсэн чиглэлийг хослуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд санхүү эдийн засгийн их сургуулийн та бүхэн вебсайт нь болохоор UFE Tech CEG-MN гэж бичээд бас сургуулийнхаа мэдээллийг аваарай. Маш олон мундаг бас ийм оюутан сурагчтай тэр дундаа бас давхар ажиллаж явдаг хүмүүсийг ч миний хувьд бас мэдх юм аа. За тэгээд та бүхэн маань 77 32 10 гэсэн дугаараар холбогдоод бас сургуулийн илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой. Ингээд ажил бэлэн чадвар сурыг UFE Tech-ийн сургуулийнхаа хамт олонд их баярлалаа. За маш баярлалаа. За ажилд бэлэн одоо чадварыг суръя те. Маш гоё урайтай юм байна. Баярлалаа. Энэ хамт олондоо амжилт хүсье. За одоо энэ дээр ийм байрлал үүсгэх юм бол энэ маань юу байгаа те? Хувилбар байгаа тийм ээ. За эндээс одоо хойлоо дахиад нэг үзье те. Яаж мадлах вэ? Ингэн те. За тий. Ингэнгүүт нь яах юм? Идэхээс зур харахгүй те. Тэнгүүт нь шаг мөр тийм ааш хоёр дээр шаг гэлээ одоо хайчих юм те. Инглээ. Шаг. Инглээ. За энэ хүү маань ингээд ирээдүйд ийм том одоо үүрэг гүйцэтгүүлсэн ба шүү дээ. Энэ дэр хэрэг хүү байхгүй байсан бол энэ мад бол боломжгүй те. А энэ хүү байгаа учраас яг ийм мад их боломжтой болж байна гэсэн үг те. За тэгээ бүгдээрээ буцъя. За одоо ерөөд энэ нүүдэл хийгдсэн бол яах вэ гэдээ бүгдээр ярьсан байгаа. За энэ нүүдэл одоо хийгдээгүй харин оронд нь энэ нүүдэл хийгдсэн байгаа. За одоо энэ санаа бол яг энэ дээр орж ирэнгүүт яг саяны мадаа хийгэж штэ. Тийм багаз. За тэнгүүд яасан бэ? Яг энэ нүүдэл нь орж ирж байна. За яг энэ нүүдэл орж ирэнгүүт одоо шууд энэ дээр энийг хаяад бодоо хаяад шууд ингэж тоглож байгаа. За тэгээ одоо яг саяны мод орох чинь. Одоо цагаан тал нэг л буруу нүүлээ. Одоо яаж нүүсэн бэ? Шууд саяны мод орох чинь те. Шууд ингэж нүгээл ингэж явангууд морой шалаал ийшээ орж ирэнгүүт нь энэ дээр матлах чинь гэсэн те. За тэгээд яг энэ нүүд явсан чинь болохоор Яванчуг эхлээд яасан бэ гэхээр эдсэн байгаа. Яда шалсан байгаа. За ингээ холцсон. Одоо яах вэ гэдэг нэг асуулт байна те. Одоо яах вэ? За одоо бол ингэ юм байна. Яванчугийн үед ингээ нүүдлэг болчиход байгаа байхгүй те. Яах вэ те? За тэгээ ирэхэд яг энэ дээр тийм бод Яванчуг бодож агаад айгуу сонирхолтой нүүдэл хийсэн болохоор яасан бэ гэхээр ингэж өгсөн байгаа. Бирсээ өгсөн те. За тэгээ ингэж угаасаа эдсэн л дээ те. Ингэж тоглосон байгаа. Тэгээ нүүдэл явсан байгаа. За энэ дээр бүгд нэг тийм хоёр янзын хувилбар харъя энэ дээр те. За жишээ нь за яг нэг юу л хайгаад байна. Нүүдэл хайгаад байна л да. За морьроо одоо ингэж идэ гэж бодъё. За морь энийг идэ. Бас л адилхан яг сайн үйл явчих гээд байна те. Ингэж идэл инглээ. Явц. За энэ бол болохгүй юм байна те. За буцъя. За яг энэ нэг хувилбар хайгаад байгаа. За тэгвэл энэ нүүдэл байвал яах вэ? Энэ нүүдэл те. За нэг буцаат те. Эндээс ингэж идэ те. Энэ нүүдэл байвал яг юу байгаа юу? Саяны мад байгаа юу? За шаг хийж чадхаа болох юм байна. Морины шаг тий. За морины шаг хийж чадхаа болж байгаас тий. Тийм. За хэрвээ энэ нүүдэл явсан бол нөгөө саяны мад ч байхгүй болчиход байна тий. За эхлээ ингэн тий. Ингэн морийнхаа шалах гингүүд морийг идчих гин. Яг байна. Ой зогсооч байгаа юм шүү тий. Тий. За энэ маань юу шүү манайхаа. Хувилбар шүү тий. За тэгвэл яг энэ дээр бол ингэ идчих шалж штэ. Одоо ажих юм. Инглээ дөнгөт нь дахиад шалчна. Тэгээ инглээ за одоо нөгөө мад ч байгаа. Инглээ дөнгөт нь инглээ. За ингээ мат. За ер нь тэгэхэд маш тийм одоо хэцүү байдалтай болсон байсан байна л да. Яг энэ одоо байрлал хамгаалах ер нь арга байхгүй болоод гэсэн үг.
За ингээд юм бод Василий одоо Иванчук бол маш хэцүү байдал орсон байгаа. За тэгээ ирэхэд ингэж өгсөн байгаа бирсээ. За тэгээ идсэн байна. Бирсийг идсэн байна. Dark гэдэг киног нэг үйл явдал нь давхцаал арай өөр болоод тий арай өөр болоод давхцаал тий. За тэгээ нэг тийм бод Василий Иванчук их мас бол одоо л амьд мэд байгаа шүү дээ. За тэгээ уушлаараа шоолоод байгаа бол тий. Яалч гэ тий. За ингэ нөөсөн байгаа. За тэгэнгүүт болохоор Иванчук яасан бэ гэхээр ингээд шалсан байгаа. За ерөөдөө нөгөө нэг тийм бод юу л хойшлуулад байна мадыг хойшлуулад нэг зүг те. За ийшээ орж ирсэн байгаа. А тэнгууд одоо энийг идчихэж байгаа хөө ингээд. За нөгөө нэг сонио аргалаа. те нөгөө нэг аягүй гоё ингээд тийм бод мадалгадсан юу ч юм бодож идчихэж байгаа. За тэнгууд болохоор одоо энэ дээр хартаас ингээд идсэн те. Одоо өөр яах вэ те ингээд идэнэ. За тэнгууд хоймоор ингэж очиж идсэн. За энэ дээр болохоор одоо ингээд ерөөхдөө энийг ийм би өмнөөс ярьсантай манайхаа ер нь иймэрхүү байрлал дээр те айгүй ингээд олон яг ингээд нэг хожлын байрлал үүссэн байдаг шүү дээ те тэр байрлал дээр хож айгүй хэцүү байдаг те яг ингээд нэг зөв нүгээд хожод айгүй хэцүү байдаг байхгүй юу хожиж чадж байгаа юм бол агуу гэж би хэлэх гээд байдаг байхгүй те за одоо нэг хожлын юмнууд чинь баг байхгүй болж хувираад те хар талмаа нэг тийм одоо хоёрхан бодтой үлдээд нөгөө тал нь одоо тийм хин хэдэн ч бодтой байгаа те хоёр тимээ бол хоёулаа байна морь байна хоёр тэрэг байна ингээд амирх бодтой болчихж байгаа хар талаас хоцсон үедтэйгээд би сая бүр гайхлаа тий амирх бодтой болсон за тэгээд хамгийн гол нь хар талд энэ хүү байгаа энэ хүү энэ айгуу сайн хүү те энэ хүү ийш орж ирдэг нь л айгуу сайн нөдөл болсон те одоо энэ синий гэдэр байсан хар тиймээ ийшээ орж ирснээр энэ хүү ийшээ орж ирэх боломжтой болсон шүү гэдгийг л одоо бодох нь шүү те за тэгээ ерөөдөө одоо энэ дэр яах вэ гэдэг асуулт байгаа те за морь ямарсан ингэж нүүсэн F2 одоо ч мадалж болохгүй байгаа тань те мадлаа ихэр ингэ идчихэж штэ те одоо юу ч байхгүй те тийм болчих гээд байна за тэнгуэл болохоор бүр нөгөөд чинь бүр ингэж орчихсон те за тэнгуэд одоо яасан бэ гэхээр одоо энийг одоо идгээс өөр арга байхгүй ингэ идсэн байна за тэнгуэд одоо энэ ихэд морь E6 гэдэг ийшээгээ товтолж байна за тэнгуэд болохоор буцаад ийшээ орсон байна те одоо энэ хоёр ер нь тийм одоо мадлах боломж байна уу байхгүй юу те айгуу тийм одоо хэцүү л байна л да. Хэцүү л байна тий. За тэг ингэж нүүсэн. За одоо энд нь ерөөдөө бол шалгаж шít. Тэ? Авэж гараа манайхаа. Ингэсэн юм биш үү те? Ингээд одоо энд нь шалгаж чинь гэсэн үг те. За тэг маш хэцүү байгаад байгаа. За тэгсэн чинь болохоор одоо энэ дээр морь ийм сайн нүүдэл орчихсон. Хаш гурав. Хэрвээ энэ морийг идэх юм бол энэ дээр мат. Вау, ийм гоё нүүдлийг олж нүүсэн байна. Яг эндээс ийм нүүдэл орсон. Хэрвээ энийг одоо идэхгүй бол энэ дээр мат. Вау, үнэхээр вау гэмээр нүүдэл те. Ямар гоё тохироод таашгүй. За тэг энэ дээр нэг шалсан. Тайчхуу. Ийшээ нэг орсон. Дахиад нэг шалсан. Аргаа орж штэ ер нь. Тий. За одоо энэ шалааваад ингээ баян үргэлжлэх бололцоотой. Тэнгүүл болохоор эхлээ очиж идсэн байна энийг. За тэгээд идэнгүүт нь морийг идсэн. Тэнгүүд бирс дахиад ийш орж ирсэн. За одоо энэ одоо мадыг бол хаах боломж байхгүй. Тий багаз. За одоо ингээд яг энэ нүүдэл дээр болохоор алдарт одоо Василий Иванчук бол бууж өгсөн байна гэсэн үг тийм. Ийм гоё өрг болжээ. 1991 онд бол одоо бүгд 91 оноор аяллаа. 91 онд одоо Москвад тийм том үйл явдал болж байдаг тийм. Бэлэг улсад болохоор шатрын одоо quarter finals буюу тийм шүвгийн 8 явж идэг. Тэгэд шүвгийн 8-ын тэмцээний үеэр бол ийм гоё өрөг болж үзээд энэ өрөг болохоор өөр дээр Артур Юсупов гэж те шатрын одоо 10 бот ном бичсэн тэр одоо агуу зохиолчийн мөнхийн өрөг болж үлдсэн байх нэ. Яалчгүй 10 бот ном бичсэн хүн юм да. Тэрнээс хөл Иванчук гэдэг чинь бас дийлдэшгүй бас те одоо мангас байгаа гэсэн үг те. Бодороо чамаагүй илүү хэмээрээ илүү атал байрлалын ганц хүүгийн даваа тал. Бүдрээ харсан Артур энэ авирчууд ямар олон бод аваад ирсэн байваа те. Маш эвгүй байсан те. За тэгэхээр ирэхэд энэ хүү их тийм одоо тус болсон биш те. Энэ хүү ишээ орж ирэх одоо нөхцөл байдал нь бүрдсэн. Тэгээд маш тийм чухал болжээ. Тэвдэж явхад тэвнэр туслах санаад бууж байна. Харин тий. За бүгдээ нэг хальт буцаад юм байна. За хаахан нэлээ. За энэ чинь ингээд энэ нүүдэл нь аваад ирсэн байна тий. За яг энэ дээр тий. Энэ дээр болохоор манайхаа санаж байгаа бах тий. Би аль руу ярьжсэн. Зүгээр ингэ нүвч болно гэж ярьжсэн аахгүй тий. Зүгээр ингэ Е4. Нэг бол зүгээр Е3.
За нэг бол одоо өөр яадаг юм байгаа юм те. Ингэж солилцоод E4. Энэ нүүдэл байхад бол ямар ч аюулгүй байхгүй. Энэ дэр болохоор манай Иванчук маань ингэж нөгөөгээ тариа ажигдчихж байгаа байхгүй. Тэнгүү шууд энэ нүүдэл орж иж байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо яг нүүдэл маань одоо нэг одоо бод нүхэд нөгөө бодол суларч जैन гэдэг чинь харж иж байгаа байхгүй те. За одоо тэнгүүт болохоор ингэж орж ирэнгүүт нь ингэж орж иж байгаа байхгүй те. Одоо ингэ идчих болдоггүй те. Ингээд идчих юм бол бүр ингэж орж ирээд энэ шалангаа морийг ингэ идчих гээд ярьжсэн гэсэн үг те. Тэгээ энэ бүр ингэ өмнөх байрлалыг харъя те. За магадгүй энэ дэр ч юм уу те. Одоо энэ нүүдэл оржсон бол ямар ч хамаа байхгүй ингээд нүвчнэ гэсэн үг те. За энэ нүүдэл орж болохгүй байгаад байгаа те. Ягаад тэгэхээр энэ хүү байгаад байгаа учраас те. Болохгүй. За одоо энэ нүүдэл явахад ямар ч суудгүй зүгээр ингээд. Ягаад тэгэхээр энэ байгаа байхгүй те. Сийн нэг дээр ингэж хар хөлийн маань тэмээ байгаад байгаа гэсэн үг байхгүй те. Энэ нүүдэл маань одоо яг тухайн нөхцөл байдлууд байхгүй болсон. За яг энэ нүүдэл оржсон гэсэн үг те. Тэгэхээр нэг л буруу нүүдэл ингээд тухайн одоо үргийг бол хожигдолд хүргэдэг байх нь шүү дээ. Бас гурамтай газар хөөх гэсэн бодлоо төрлөө бас их сонирхолтой бас довтлогооны тий санаанд оромгүй юмнууд санаанд оромгүй үнэхээр гоё эргэлтүүтэй кино шиг байлаа. Харин тийм тий сүүлрүүгөө бүр одоо тий энэ одоо яг хожих юм уу хожихгүй юм уу гэсэн тийм одоо бодол орж ирж байгаас тий яг энэ ер нь хожигдчихжээ л гэж бодоод тий тэгээд одоо энэ нөөдөөд ингээд нэлээд нөөдлүүд ингээд яваад яг сүүлрүүгөө бүр нэлээд эвгүүцсэн л дээ энэ байдал ингэж мингэдтэй амар орж ирсэн хүчтэй орж ирсэн тий тэг ингээд эвгүүцсэн тий. За ингэсэн ингээд. За энэ нөөдлүүд энэ одоо шидэ байсан гэхээр сайн шидэ болсон. Тий. Гоё байсан. Ер нь бол тэ манайхаа ерөөхдөө нэг юм үг байдаг. Морь бол шиддэг бод гэж үг байдаг. Морь бол шиддэг бод. Хэрэг бид нар та юугаар шидэхээ мэдэхгүй бол морь шид. За гэж үг байдаг. Хоёр тэмээ бол өөрөө маш хүчтэй. Тэмээгээр бол ирэхээр барыг шиддэггүй. Яг шидэх юм байна л да. Тийм үе шиднэ. Морь бол ер нь жоохон сул бодож үздэг байхгүй юу? Сул бод нүүдэл нь жоох докторгүй, сонь нүүдэлтэй. Тэгээд морь бол шиддэг бод гэж үг байдаг. Тэгээ яг энэ тий энэ дэр ингээл ч морио өгч байгаа байхгүй. За тэгээ одоо энэ хүүгээр идэхгүй гэдэгний сонголт. Идэхгүй бол тэгээ бүр хэцүү л дээ. Морь ийшээ орж ирдэг ч юм уу яадаг чинь те. Нэг бол одоо морьд ийшээ орж ирээл тэний дараа ахаа шалаа ус байгаа ш те. Тэгээд ингээд эдсэн те. Ингээл цаашаа бол ингээд хожигдлын үүд нь бол нэгдэжээ гэдэг шиг те. Тийм юм болжээ. За та манайхаа энэ хүү одоо өргөөс манайхаа тэгээд нэг одоо маш гоё тийм одоо мадны санаануудыг бас олж авсан байхаа гэж бол найдаж байна. Яг энэ байрал дээр бол те бас мад их боломжтой тийм ээ. За яадаг юм байгаа юм те. За цагаан нэг ингэсгээ нүлэгждгод ингэж нүгээл ер мад их болцоо тийм ээ. Инглээ ингээ холдлоо ингээ мадлаа те. Ийм мад бол байд юм байна. Энэ бүгдээ мэдж авлаа. Тэгээ сүулдээ бас ахаад нэг мадны хөлбөр байгаа. Энэ нүүдэл те. Энэ нүүдэл. Хэвээ нэг супер нүүдэл орж иж байгаа те. Хэрэг одоо энэ дээр те ингээ идэх юм бол ингээ мад. Маш хэцүү. Идэхгүй бол энэ дээр мад те. Тийм байгаад байдаг. За тэгээ эн чинь бүр гэдэг юм одоо юу яаж штэ. Аргаа барьж штэ. Ингээд шалж үзэж байна. Ингээд оронгууд нь ахаа шалж үзэж байна. Тэгээ шалгахтаа болохоор бирсний хөлн дээр. Хэрэг одоо ингээд явах юм бол ингээд нүгэл байна. Тэгээд нүүдлээ ингээд давтаад бол тэнцчих бол болцоотой. Тэрийг болохоор очиж идээд морийг устгахгууд дахиж ийш орж ирээд одоо энийг бол хамгаалах арга байхгүй те. Энэ хүү бол одоо үнэхээр өөрийнхөө үүргийг бол маш сайн гүйцэтгэлээ гэсэн үг те. За ийм үүрэг болжээ. За одоо түүхэн хамгийн одоо шилдэг гэсэн үүргүүдийг ингэж сонсох тий хувьд тавилантай их хэл дээр ингэ сонсох боломжийг олгож байгаа. Манай Агийн маань өөрөө ч одоо бас нөгөө Од Мундрын спорт удирдлагч чинь тэнцсэн 6 хүнтэй ерөөсөө зэрэг ингэж нүгээд өөрийгөө бас хамгийн сайн тоглолдог гэж бодсон хүмүүсээс тоглосон. Тэгээд үнэхээр бас тэг тоглож явахыг харах бас их таатай байлаа. Ингэж гоё нөгөө сонгодог зургийг тайлбарлана гэдэг шиг тий өргийг ингэж тайлбарлахыг сонсох бол гоё тансаглал санагддаг. Маш баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аяллийн төвцөг Air Market болон ажил бэлэн чадварыг сурыг санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль ивент тэтгэж хамтарч ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Од Мундар радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа цусгад тулаанаар эргүү уулзлаа. Баяртай баярлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мундар сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм.
Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.